Сайн байцгаана уу? Намайг Хатан болд гэдэг. Би маркетингийн мэргэжилтэй. Фитнес төвийг ажилуулад олон жил болж байна. Манай фитнес клуб 2004 онд нэгдсэн. Маш олон хүнийг эрүүл амьдралын хэм маягт уруулан авах тийм зорилготой манай үйл ажиллагаа явдаг. Сайн байцгаана үзэгчдээ, баялаг бүтээгч антрепренер нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор эмчилгээг орлох хөдөлгөөн байхаас хөдөлгөөнийг орлох эмчилгээ гэж үгүй өрөөтэй PowerTech Fitness Club-ийн хамтлан оролцож байна. Хөлийн 4 толгойд болон 2 толгойтой хамгийн бага ачааллуулаад дахиад жоохон доошоо буулгаж болно ш. Тэгэл гарны цалийг болж байна. Өшөө жоохон доошоо сууж өгч болно. Манай аав спортын үнэлтэй чөлөө төхийн олон улсын хэмжээний мастер Алтан Шагаар гэдэг хүн байдаг. За байнгын дасгал хөдөлгөөн хийх нь хүнд бол агаар ус шиг хэрэгтэй зүйл. Хүмүүс бол ерөнхийдөө бие галбираа сайхан болгохын тулд одоо фитнес клубыг зорж байгаа ийм байдал нь олон байдаг. Тэгэхээр яагаад ингэж хэлэх гээд юм хэрэг 2020 онд буюу нэг жилийн хугацаанд COVID-19-оор нийтдээ 6 сая хүн одоо нас барсан байдаг. Гэтэл тэрнээс илүүтэйгээр нэг жилд дунджаар 17.9 сая хүн зүрх судасны өвчлөөр нас орж идэг. Илүүдэлж ингээс шалтгаалж идэг. Амьдралын одоо буруу хэм маягаас шалтгаалж идэг. Одоо тэр сахарын өвчин, даралт гэсэн өвчин, зүрхний шийдээс цус харуулах гэдэг ийм өвчлүүд байж идэг. Энэ асуудлыг шийдэх цорын ганц арга нь бол дасгал хөдөлгөөн болон эрүүл хооллолт байдаг. Нөгөө энгийн фитнесүүд шиг зүгээр заалныхаа төлбөрийг төлөөд хичээлэх биш. Хүн болгон өөрийнхөө зорилгод таарсан хөтөлбөрт хамрагдаад явдаг байгаа. Манайд одоо эмэгтэйчүүдийн галбирч хөтөлбөр, эрчүүдийн бялдарч хөтөлбөр, тэгээд нурууны суулттай хүмүүс зориулсан нурууны суултыг эмчлэх хөтөлбөр, мөн одоо өсвөр насныхны өсөлтийн хөтөлбөр гих мэтчлэнээр энэ хөтөлбөрүүд явагддаг. Хөтөлбөрт хамрагдаад хичээлж байгаа хүмүүсийн хэмжилт болон хоолтын зөвлөгөөний картууд байж байгаа. Энийг барны 3-аас 4,000 орчим картууд байгаа. Энэ ямар очтой гэхээр ерөөхдөө анх ороод ирэхэд нь дасгал хөдөлгөөний талаарх ойлголтыг өгөөд тэгээд биеийн хэмжээсүүдийг аваад мөн зорилгот нь таарсан нөгөө хоолтыг бичээд өгдөг байгаа. Тэгээд 7-оос 14 хоног тутамд энэ картан дээрээ дахин хэмжилтүүд хийгээд үр дүнгийн хянаа явцдаг. За хооллолтоо зэгцтэй мөрдөөд явж байгаа хүмүүс бол 7-оос 7 хоногт дахиад урагшлаад яваад идэг. За илүүдэлчин тархалт гэдэг бол хүний амьдралын хэм маяг буруу байгаагийн илрэл байдаг. Тэгэхээр 1 сарын дотор 2 сарын дотор ингээл огцом 10-20 ил хаслаа гэд тухайн хүний асуудал ерөөсөө шийдэгддэггүй. Ягаад тэгэхээр одоо хүний бие бол баримл биш. Одоо 10 ил хассан насан туршдаа одоо хадгалаад чадахгүй тэрийг хадгалах зүйл бол ерөөсөө зөв амьдралын хэм маяг байдаг юм шүү. Хүн төрөлхтөн бол нийтээрээ ер нь газар тариалан мал аж ахуй эрхэлж амьдарч ирсэн байдаг. Тэгэхээр энэ одоо газар тариалан бол мал аж ахуйн ахын өөрөө өдөр тутмын одоо хүний биеийг хөдөлгсөн ийм зүйл байсан учраас одооных шиг одоо фитнес ч юм уу ямар нэгэн зүйлээр орлуулах шаардлага байсангүй. Тэгэхээр бид нэр хамгийн нийт төргөөрт одоо засах ёстой зүйл маань бидний амьдралын хэм маяг буюу дасгал хөдөлгөөнийг байн хийж хөвших, хоёрдугаарх нь тэнцвэртэй зөв хооллож хөвших гэдэг ийм зүйл байгаа. За одоо бол бидний хөдөлгөөн бол нэлээд хомигдчихлаа. Төвжирлээс шалтгаалж байна. Мөн одоо хүний одоо хөдөлмөрийг хөнгөвчлсөн маш олон зүйлүүд гараад ирлээ. Дасгал хөдөлгөөнийг орлуулж хийх шаардлагатай болсон. Тэгээ энэ одоо олон сонголтууд байдгаас фитнес бол одоо хамгийн тохиромжтой ийм спорт байдаг. Дасгал хөдөлгөөн зөв хооллолтыг амьдралынхаа хэм маяг болгож эрүүл эрч хүчтэй өөдрөг төлөв байдалд шилжээрэй. Тэгээ энийг бол сонсоод өнгөрөх нь бол чухал биш. Хамгийн гол нь бие сэтгэлээрээ мэдэрч өөрийн биеэр хэрэгжүүлээрэй. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээч юм. Баялаг бүтээж информдоо сайхан амьдарцгаая.